Монголчуудын Эмнэлэг радио 88 хөтөлбөрн дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 2 дугаар студиэс 400 шугаа нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 22-ны пүрэв гарагийн 400 шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За дахин орой мэнд хүргэе. За орой мэндийг дахин хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Jameson брэнд за мөн эрүүл амьдралын амтыг мэдэр Юнамуны сүн хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр пүрэв гараг гэрлэгийн мэдээгээр эхэлнэ. Та шуугуулахад бэлэн дөө. Бэлэн. За шуугуулаад өгье. За шуугуулаад өгье. За бид нар занжаажи манжаажи яваад ер нь бол харцангуй өндрийн айцгүй гэдгийг бол мэдсэн тийм. Манайхнаас өндрийн айцтун айри манай эмэгтэй айри ерөөсө зүгээр ингээд баг 3-4 давхрын тийм өндрөөс л ингээд үгүй би ингээд бүр яг үнэхээр айцтай юм байлээ. Бүр үнэхээр айцтай юм байлээ. Тэгвэл бас занжаажи эднэрүүд яваад шал хэрэггүй. Өстой хэрэггүй. Өстой амар. За тэгсэн чинь цаан ч хөөе энэ аялал жуулчлалын нэг тренд ирчиг авчээн гинэ. Ер нь бол шин тренд бас биш л дээ. Гэхдээ одоо залуу ихний дунд үхэл амьдралын зааг дээр очиж ийм эрсдлийг мэдэрч адреналин ялгаруулдаг нэг тренд хүчийг аваад байна гинэ. Хятадын аялал жуулчлалын ертөнцид өрөмөд сэтгэл хөдлөмшийн аялалд олонний анхаарлыг татж байна. Энэ хятадуудаас нэрээ бүр гарахгүй санаа байхгүй шүү бүр. За одоо би ингээ үзэж чадахгүй байгаа хүмүүстээ зүгээр хийлгэж заяа. Амар нөгөө нэг ингээ занжаажигийн өндөр уулнуучиг уул байгаа штэ. Тийм уулнаас наадуулчин заяа ингээд ийм модон ор хийчих. Яа, хэвтэйгээр нь гулгуулах гэдэг юм уу? Үгүй ингээд төмөр мөмрөөр ингээд бэхлээд ингээд яг модон орол авахгүй. Тэгээ бүр дээр нь ингээд матрас затраас тавиад цагаан хэрэглэл мэргэлэл тавьдсан заяа. Тэгээ наад дээр чи ингээд нэг хүүхэн ингээд орноосоо ингээд босч мосчоор ингээд дэр мэрээ твч мөрөө. Яа хөөд энэ чи ястай амар юм бэ нөө. Хүүд яг тийм байж энэ занжаажигийн аднууд байна шүү дээ. Гүү занжаажи биш л дээ. Ер нь тэгтээ адилхан. Тийм төстэй нөгөө нэг юм одоо манайхан бол занжаажи гэхлээр шууд аватараар төсөлж байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг өндөр хатнууд дунд чинь ийм ор хийгээ айцсан заяа. Тэгээд энэ орон дээр нь яг бэлгээ хийлэгдэл юм байна л да. Гэхдээ л яг ингээд нэг тийм ер нь бол гэхдээ бас нөгөө нэг юм солиотой юм дуралдаг нөхдүүд бол очиж солирох нь шүү дээ. Зүгээр адреналин ялгаруулъя гэсэн юм бол энэ дээр очиж хонох нь шүү дээ. Ёо. За амар эвгүй байгаа шүү дээ. Амар. Ёо. Би яг үнэндээ тэг ингээд нэг актер өндөрт байгаа хүмүүсийн нөгөө ингээд толгоондоо зүүцэн камертай ингээ явж байгаа бичлэг байдаг шүү дээ. Тэрийг үзэхлээр ингээ би бас ингээ айдаг шүү дээ. Тэгтэл тэр занжаажигийн шилэнгүй үрмөр чинь бас л эвгүй шүү дээ. Тэгээ бид нар чинь зориултын нөгөө ийм улууч молооч хүмүүс шалтарч гулгаж молохгүйгээр ингээл явдаг. Тэгэл бас л нэг тийм өндрөө айцгүй ч гэсэн пазах бэцэг гээл ингээл ингэж яваад доошо моошо харахад бас л эвгүй шүү дээ. Далайн түвшнөөс дээш 1600 м-ийн өндөрлөг дээр гарчхаар ямар л олиг байхад дээ ер нь. Бид нар яг ор тавьчихсан бүр. Бид нар бол ягаад тэрэн дээр ингээд би одоо ч энэ дээр гарч чадахгүй байна. Би ч бас жоох өндрийн айцтай байхгүй. Яагаад бид нар тэнд айхгүй байгаа юм бол бид нар зүгээр найдвартайг нь мэдж байгаа учраас итгээд айхгүй байгаа байхгүй. Энэ бол амар. Би ч бас жоохон тийм солиотой экстрим юм дуртай байна шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд би бол ер нь үзийлгэн. За, хятадын аялал жуулчлалын ертөнцид өрөмөд сэтгэл хөдлөм шинэ аялал олонний анхаарлыг татж байна. За, энэ бол Чинжоу хотын Мангшэн үндэсний ойн дотор түрээлэнд байрлах 320 фут буюу 97 м өндөр хадан дээр байршуулсан хадан ор юм аа. Базраа номбод. За энэ сонирхолтой орнд жуулчдад айц ба тайвшрал хоёрыг хамттан мэдрүүлэх гайхалтай адал явдлыг санал болгож байгаа юм байна. За барууны хэвлэлийн сайтуудад бичснээр энэ хадан дээрх орн аялагчдыг амрааж өдөр тутмын амьдралын стрессээс түр холдуулах зорилготойгоор бүтээгдсэн ч үнэн хэрэгтээ өндөр айцтай хүмүүсийн хувьд айцаа дарах зоригийн шалгуур болж байгаа юм гинэ. Зүгээр энэ орлогоо очих хоорондоо хүн ухаалчихна уу? Чи нэг новшийн төмөр мөмөр шатаар ингэж явж байгаа л очиж байгаа. Тэр хоорондоо хүн ухаалдаад унчихна. За энэ бизнесийн сурчлагаа болсныг бичлэг цацагдаад байгаа. За бичлэг дээр бол хадаа орон дээр тухлаад гараа сунгаан сониож байгаа бүсгүй харагдаж байгаа. За сайн бүсгүй тийм үү? Харин цаана нь ингээд байхгүй захгүй өндөрлөг олон хүмүүсийн айцыг төрүүлээд байгаа юм байна л да. За гол нь энэ орон дээр унтахаас гадна орны хажууд аяг болон гутлаа тавих зай байгаа.
За ер нь бол яг л тийм гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ гэдэг байгаа байхгүй тэр реклам дээр нь. Ямар юмных нь гэртээ байх мэдрэмж байх үү те. Зүгээр хан руугаа нал шивтээд тэгээд аштаа бол нөгөө нойрондоо дийлдэж унаад тэгээд өнгөрөөд очоод өгөхгүй. За гэтээ мэдээж аюулгүй байдал бол заавал яригдэн штэ. Хинчгэл амрах гэж бодсноо нисчвхийг хүсэхгүй зү. За орон дээр дуулахын тулд заавал аялагчид хамгаалтын бүс өмсөөд хаднаас бэхлэгдэх ёстой. Тийм л багтай нэрэл тийх баг. Яагад гэвэл энэ орчин унтах зориултай харин байгальтай холбогдож зураг ахуулан адал явдал мэдрэх юм зориултай юм шүү дээ. За сонирхсон хүмүүс кабелийн шатаар хад руу хүргэхдгээс өмнө эрүүл мэнд, биеийн байдал, өндөр жингээ бичсэн анкет бүглэх шаардлагатай. За аялагчдад тавьдаг шаардлага нь 14-өөс 60 насныхаа оролцох боломжтой. За гэхдээ 14-өөс 18 насныхаа заавал насан турш үн дагалднаа. Окей. За энийг балаа жижигхэн орон дээр бас хоёулаа хожих юм. Нэг гадуулгаа тулгаач. Жинэн нөгөө хамт дээшээ нөгөө каплаар дээшээ өсөнгүүтээ анзаараач очиж хөвтөж болох нь штэ. Жинэн нь бол 100 кг-аас ихэхгүй байх, та бол тэнцэхгүй. Таныг ор даахгүй. Намайг ингэсэн. Би тэр нөгөө нэг занжижгийн шилэнгүүрэн дээр байдаг нөгөө нэг юм зиплайн ба штэ. Тэрэнд суух гэсэн чинь жин дээр зогс гэж жин дээр зогссон чинь та болохгүй гэсэн. Дараасных нь гол дэж зогсож байгаа гэсэн. За өндөр нь бол 137 см-аас дээш байх хэрэгтэй байна. Гэтэ надад занжижгийн хамгийн гоё юм нөгөө нэг тэд нар өстой амар зөвүүн энэ бүр аялал жуулах яаж хин хүнээс мөнгө салгахгүй бүр нөгөө шууд дрон эсгдэг тэр бичлэг амар таалагдсан. Айгүй гоё тий. Бүр яг ингээл те занжижгийн тэр өндөр уус ингэнгүү тэнгүүд бид нар хаагээ зогсож байгаа байхгүй тий зөвүүн тий. Йоо тэгэл тэр чин тэр бичлэг чи ингээд бидэрт үлдчихэж байгаа штэ тий. Зөвүүн багийнууд тийм жанжаж тэгээд дууруулчлаа тийм. Яг. Өөрхөн дууруулаад тэгээд ингээд гар утас руу чи явуулчих. Энэ хятадууд нэрээ бүр үнэхээр зөвүүн. Тэнгүүтээ 100 ян аваад аач. Тийштэй ёо. За сэтгэгдлүүд нь хүлээж байсан шиг аимшигтай санагдсангүй 30 минут дээр нь сууж хид хідэн 30 минут дээр нь суугаад хид хідэн зураг даруулсан яг боломжийн гэж байна. За гэртээ 50 мөрөөрөө сууж байх маань ийм амар өндөрт юу орд ирвэ? Энэ хүмүүс амнаасаа уйдд юм уу гинэ? Яг газар дээр очихоор энэ хүүхэн харагдаад байгаа юм шиг ингэж харагдахгүй л дээ. Ер нь яаж ч утсан энэ нэг тийм олигтой юм байхгүй гинэ. Одоо энэ манай үзэж байгаа хүмүүс харж байгаа бол энэ одоо яг энэ дээр харагдаж байна. Энэ нэг юм нэг хад руу суулгацсан төмөрнүүд байгаас энэ очдөг шатна байхгүй юу? Очдөг шатна яа тийм биш дээ. Хүүдээ. Ийм навши юмар дамжиж очдөг байхгүй да. Энэ хоорондоо хүн зүрх нь хаагдаад өгчнэ. Гэтэ яг энэ ч нэг бэхлэгээтэй ингээд төмөр болгонд нь ингээд бэхлэгээгээ эхлээд энэ бэхлэгээгээ хийчихэд дараагийн бэхлэгээгээ дараагийнхт нь хийгээд ингэж явдаг л да. Тэгтэл энэ зүрх амаараа. Тэгтээ нэг ерөөс ангар. Тэр нэг бас тэр нэг занжаа руу тэр ийм уул руу ингээд өгсөж явахад амьсгаа нөгөө хүн тэр шиг ингээд нөгөө одоо нөгөө тэр бас тэгтээ би одоо яаж ч бодсон заяа хичнээн миний хүл өвдсөн жийсэн би одоо нэг юм хаан уу хатн уу те хүн дээр суучаад тэ хүнээр зөөлгүүлнэ гэж юу бахтай. Тэгээд ядаж нөгөө нэг дугуйгаа жигээ явдаг хүн дээр байсан бол яа гэсэндээ яг нөгөө нэг Солонгос кинонд дэр гадаг шиг дөрвөн баачка намайг дөрвөн мөрөн дээрээ тавиад ингэж явах гээд байгаа байхгүй юу? 350 яана гэдэг. Та алхах хэрэггүй би таныг ингэж мөрлөд буулгачихъя гээд. Амар өндөр газар руу явах гээд байгаа штэ амар нь. Йоо. Эдгээр нэрээс би ингэж явж болохгүй гэсэн. Та болохгүй гэдэг намайг. Тэд нар таахгүй. Йоо, илэг аваач байгаа нэрээ. Би яг энэ ийм нэг нэг хятадч нэг ийм өндөр ийм хадан ууднууд ихтэй л дээ. Тэгээ энэ ууднуудаа түшгэлсэн ийм сонин аялал жуулчлалын юмнууд ихтэй байхгүй. Тэгээд тэрнлүү ингээ гардаг ийм шатнууд нь ийм хөгийн юм байдаг байхгүй. Ийм хөгийн юм байдаг. Тэгээд зүгээр дотор бэлбэгнээд байдаг байхгүй. Энд одоо хизээ нэг нь молторж унаад би өгөх бодлоо гэж бодлоод байна уу гэхээс хизээ би тэнд очиж нөгөө гой зураг авахгүй тийм бод хизээч толгойд орж ирдэггүй өстэй амар. Йоо ястаа. Би нэг сая ерөөсөө энэ зургийг хараад байсан мөртлөө ерөөс ёо ямар балаа юм бэ ёо ийм юм дээгөр явна гэж би бол очихгүй. Тэгвэл чи ингэж байгаа тэрэн дээр очисон байгаа үстэй. Тэрээр дамжиж очиж байгаа байхгүй. Тийм байна.
өстө новшин юм аа. Йоо. Нэрээ тэгж бодогдох юм байна. Энэ одоо хизээ мултраад унчихын ер нь яаж ч утсан амар юм би яасан. Йоо. За нэг хамтран айлгч ярьчаа. Тэгээд таны мэдэр орё. Улаанбаатар хотод 18 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар эрүүл амьдралын хамтын мэдэр Юна Мөний сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байгаа. За мөнийг та бүхэн ингээд 5-5-аар зарагддаг байхгүй. Гэртээ аваад зүгээр хийчихэ. Мөнийг ингээд жоохон ч гэсэнтэй энэ ингээд нэг гоё мэдрэмж өгдөг. Нэг гоё мэдрэмж өгдөг. Нэгдүгээр амт нь гоё, чихэрлэг тийм гоё амттай. Хоёрдугаар гэх юм бол эн чинь өөрөө пробиотик буюу те амьд бактеритай ундаа учраас таны ходоодны чинь хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгчдөг. Өглөө ингээд нэг юм цай ууж амжихгүй гарах тохиолдол байдаг шүү дээ тийм үү. За тийм бол ингээд жимс идээд ингээд хүн нэг юм зандаа нэг юм нэг аагаар шаагаар юм идэ гарчдаг. Пробиотиктэй ийм мөнийг уучих юм бол ямар ч асуудал байхгүй. Надаа эртээ бид нар чи одоо ингээд Солонгос кинон дээрээс манад одоо нэг юм бас нэг олон нийтээрээ ордог юм сав маун бас одоо төрж орж ирлээ штэ. Бид нар чи нөгөө нэг савн дотор амралтын өрөөнд нь өндөг чансан өндөг те нэг юм сорулттай юм уугаад байдаг аахгүй юу? Энэ мөний чинь шүү дээ. Мөний чинь шүү дээ. Яг үнэ. Яг тэр савн дотор ингээд чансан өндөг идээ тэгээ мөнийг уухаас гоё юм байл шүү. Ер нь бол. За тэгэхээр өөхтөөс бол угаасаа тэг хуваа санаа зовсуул авахгүй манайхаа 72 цагийн бүрэлдэлттэй 1.5 г эслэг байгаа. За дархлаагийн чинь дэмжиж өгнө. Цусны холестерин жихрийн шижингийн эрсдэл бууруулнаа. Ходоод гэцний үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За мэдээж эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаална. За гол нь өдөр тутамдаа ууснаар дархлаа маш сайн дэмждэг. Хоол боловсруулалт сайжирнаа л гэдэг. Тийм. Сүм хүчил нь өөрөө муу нян үржихийг дарангуулдаг байхгүй. Тийм. Харин ашигтай бактериудыг өсөж үржих орчныг нь бүрдүүлдэг. Энэ таны эзний эрүүлэнд бол маш их тустай. Та бүхэн мөнийг бүх сүлжээ дэлгүүр томоохон супермаркетууд элдв бүсийн энэ газруудаас бол худалдаа авах болцоотой байгаа шүү. Дээр нь нөө Юна рестораны бүх салбаруудад зарагдаж байгаа. За тэгэхээр та Юна Мөний гэж үчээд IG болон Facebook руу нөрөх боломжтой. Тэгээ 77 Тэг 4 11 11 гэдэг утсаар холбогдорой. 77 Тэг 4 11 11. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амьдралын хамтыг мэдэр Юна Мөний сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний одоо хүрэх гэж байгаа мэдээ үнэхээр өрөвдмөр мэдээ шүү. Би бол тэ ингээд яаж байгаа юм бэ хүнийг гэж бодсон. Малайзийн шууг өрөх гэж байна. Малайзийн TikTok-чин City Jamamal гэдэг бүсгүй байдгийн байна. Ер нь бол нэлээд идэвхтэй TikTok хөтэлдэг энэ бүсгүйн хувьд бол 20,000 хүн ингээд лайвыг нь 20,000 хүн үзэж байгаа байхгүй. Нэг удаадаа юу? Зүгээр ингээд лайв явж байгаа шүү дээ. Ингээд харин шуудаар. За. Шуудаар 20,000 хүн үзэж байгаа байхгүй. Яг ингээд 20,000 хүн үзэж байхад нь гинт нөхөр нь гарч ирээд нэг гинтийн сюрприз барьсан. За. Гэхдээ тийм таатай биш л дээ. Гэхдээ энэ харин нэг юм орж ирж байгааг нь харах нь энэ орж ирээд арай зодчоо үздэй. Тэгээд тэр хүүхэн ингээд лайв зогсоодгүйгээр уйлаад сонсож байгаа юм. За. Яасан гэхээр энэ City гэдэг инфлюенсер болон 22 настай нөхөр Айман гэдэг нөхөр нь ер нь бол бүр Малайзтай алдартай юм токсик харилцаатай хосууд гэх юм уу да. Ийм хортой харилцаатай хосууд гэнэ л дээ. За. Өнгөрсөн жил бүр Тайландын Сатун гэдэг арал дээр дуулаантай шуугантай хорим хийгээд бал сараа хаваалцаад Малайзд энэ хоёроос илүү хайр дурлалдаа умбсан хүн байхгүй юм шиг ингэж айлсан байдаг. За. Малайзууч чинь нэг юм нэг цав цагаан хорим хийдэг штэ. Яг тийм цав цагаан хорим хийгээд сүүдийг нутгсан. Тайландд очиж жоод хийсэн байгаа штэ. Тэгсэн энэ хоёр маань энэ хооронд жохон байнга салж нийлээд ингээд салж нийлэх бүрдэл сошиалаар бие биен рүүгээ дайрдаг. Одоо нөгөө нэг дэлгэр мөрөнд солонгоо аш хоёр юм байна штэ манахаар бол. За. Хүмүүс тэрийг ингээд сонирхож шохоргож үздэг ийм л нөхдүүд юм байж л тээ. За. Тэгсэн удаач үгүй салж байгаагаа зарласан. Салалтан ч сүржин даржин болоод шүүхийн байрны гаднаас харилцсан лайв дадал бөө юм болж салснаа эргээд нэгдсэн гин. За. Йоо ядаргаатай тийм хүмүүс ядаргаатай тийм. Үнэхээр ядаргаатай. Нэг юм нэг. Тэгэд хүмүүс ингээд заас мөний амьдрал манайс ямар хамаа байна гэсэн хэрнээ л үзээд байна, эрүүлийн үзээд байна тий. Надад бол үнэхээр сонирхолтой байдаг. Яг өөрийнхөө амьдралын асуудлыг яа гэж яхад юу хүний хэрүүл үзэх. Бид л үздэг юм уу? Үзээгүй. Яг үздэг юм байна. Сая би тэгтэйгээд баригдсан. Тэгээд яг гэдэг буцаад нийлсэн шүү дээ нөгөө хоёр чинь. За. Тэгсэн эмэгтэй жирэмсэн болжээ. За ингээд
одоо яг ингээд хэвлээдээ 5 сартай хүүхдээ тэгээд байж байгаа байхгүй. Тэгээ одоо малаацчууд энэ хоёрыгоо нэг ингээ ирэхгүйч нэг ингээд амьдрал нь жигдэрх байлгүй гэдэг ингээ хэрхэн одоо ингээд хүлээгээд өгд юм байл та. За. Тэгсэн чинь одоо малайцчууд яг юу ярьж ийн үгвэл энэ хоёрыг хэрхэн лайв дээрээ салсан тухай яриад шүү гэж өгч. За ингээд лайв хийгээ байжсэн чинь нөхөр нь орж ирээ. За яасан бэ? Хурдан лайв хийгээд 20,000 хүн үзэж байсан чинь нөхөр нь араас нь орж ирээд Сити Суряны Бинти Вахидын энэ актер урт нэр нь бүтэн нэр нь юм байна л да. Одоо нөгөө намайг хүн уурдлаараа гүн самбугийн ариун чулуун гэдэг ингээд дууддаг штэ. Тэр шиг Сити Суряны Бинти Вахидын гэж ингэж бүтэн нэрээр нь дуудснаа би чамаар салмаар байна гэд орилсон байгаа юм. Йоо. Эхлээд хүмүүс мань хоёр нөхрийг тавилттай ингээд шоу хийж гин гэж бодсон л доо. За. Тэс удаачгүй лайв дээр бие биенийхээ мууг үзээд хамаг болж бүтэхгүй өнгөрсөн мадарсан юм а сөхөж яриад нохоо гахаадаа тулаад эцэст нь уулаа майлаандаа тулаад ингээд дууссан байгаа юм. Яа өстө бүтэхгүй. 20,000 хүн үзчихэл байгаа. Тэр баг хидж болж одоо нэмэгдэн штэ. Яг тийм эрүүл болгонгууд 30,000 болно. Айгуу гоё нэмэгддэг. Айгуу гоё ч гэх шиг. Урд хожид ийм алдартай токсикос харж байгаагаа малааччуудын хувьд бол Сити болон Айман хоёрын салалт чухамд хоол болтол шир зугаа гэдэг шиг ярианы сэдвүүн бодоод ингээд нөгөө хоёр чинь тэгсэн штэ бүр намайг үзэж би чинь лавын үзэж байсан чинь тэгсэн штэ. Нөхөр нь орж ирээд өстө нэрэ бүтэн овоо нэрээр нь дуудаа салъя гэсэн штэ гэх тээ. За. Бүсгүй хувьд нөхрөөсөө арай нас ахмаг мөн өмнөх гэрэлтээс 2 хүүхэдтэй юм байна л да. Харин онлайн төлөвшөөгүй залуутаас суусан хүүхнийг өөрийг нь буруутгах сандлага бол их байгаа. Хөө эднэр ч одоо тэр нөгөө нэг мөслийн шашинтай мөртлөө ингээд салж нээлээ дахиад хүмүүнтэй суугаад иж бас болд юм уу? Эдгээр Малайзын энэ мөслийн биш дээ арай хөнгөн байхгүй. Тэр нөгөө нэг Бангладеш шиг Афганистаны шиг биш. Эдгээр арай тийм одоо сунит гэдэг үл арай нэг тийм жоохон хөнгөндүү тийм хувилбарыг нь авцсан байхгүй. Ийм нөхдүүд. За сэтгэлүүд мэдээж гэхдээ тийм хөнгөнөг үгүй шүү дээ. Нилээ юм хоройтой. Сэтгэлүүд нь яах гэж сүүнээс гараагүй шахуу хүүхдэд суудгийн бэ? Ир хүний ноён нуруу юу чадах төвч орд гэсэн байна. Энэ шалчгансан залууг харахаар л бүр зохиод авмаар санагддгийг. Гонгноо ойлаа шал тэнэг юм а гэнэ. Йоо. Ийм хүмүүсийг өөгшүүлж үзэхэ болооч ээ. Хэрүүл уруул дуртай хүмүүсийг ашиглаж мөнгө олоод байна штэ. Тэгж байгаа. Тийм. Бас нөгөө нэг золбоо ТV чинь бас эхнэрээсээ салахта бас бөө юм болоо өстэй. Бөө дүүлээ шүү болоо өстэй тий. Тийм л байна бэлгүүд. Би яг энэ дээр ийм салсан нийлсэн хэрүүлд үнэхээр дургүй. Хол байхыг лайв дээрээс орилж өгч нөгөө бацаана. Тэр нь гараад байгаа юм уу? Гараад байна. Тийм байж тээ. Ваа нүд нь энэ чинь амар болд юм байна. Гэтэ энэ одоо лайв явж байгааг бол мэдээд байгаа шүү дээ уулна тий. Мэдээд байгаа мөртлөө л ийм асуудал үүсээд байгаа юм шүү дээ тий. Мэдж байгаа. Хачин сайн мэдж байгаа. Мэдхийн дээр мэдж байгаа. За одоо энэ за. Ууг ч нэг дүү ихч мэгч харагдахгүй юм байна. Уулна бол. Ойрхон юм шиг. Тэр залуу нь ердөөсөө ч 22 настай харагдахгүй юм түү. Тэр бараг 40-тэй юм шиг. Сайхан муудаад авлаа да хоёлаа ярина. Нийлж байгаад тийм ээ. Болж муу шаарыг. Йоо. За миний хүргэх дараагийн мэдээлэл бол шүү дээ тийм. Энэ ста айгу хөөхөн өмөр нөгөө шипи болохоор мэдээ хэлээ шүү заяа. За, хурмын урлага бол сүд залуугаас илүү сүд бүсгүйн толгой өвчин болдгоо. За, бусдаас дутхгүй юмсан, ганцхан улдах амьдралдаа хидч гэрлээ, аятайхан хийх юмсан гэх мэтээр хурмын урлагаа хийгээд эмэгтэйчүүд бол илүү ач холбогдол өгдөг. За, сүүлийн үед бол бүр сошиал урлага хүртэл явдаг болсон байлээ шүү дээ, тий? Шууд чатаар явуулцдаг. За, тэгвэл цаан чин хурмын урлагыг идэж болдог хувилбар нь гараад TikTok ч хосоод шинэ урилгаараа од болоод байна. За, Америк иргэд болох Жасмин Рейс болон сүт залуу Мигель Сото нар хурмаа төлөвлөгтөө зочдтой уламжлалт бус өрмөц урилга илгээхийг хүссэн юм байна л да. За, ингээд тэд Bridal Brand Book хэмээх дизайны компанитай хамтраад цаасан урилгын оронд Манила хотын алдарт Daniel Bakery-ийн шинэхэн талхаар хийсэн хурмын урилга илгээсэн. Энэ одоо би ингээд нэг ганц л зургийг хараад байна л да. Бүтэн далах шиг юм харагдана. Энэ тэгээд дотор нь ингээд үг үсэг бичсэн яасан. Одоо би унш ярьж өгөн заяа. Энд тэ айгүй хөөрхөн байгаас тэ ингээд гоё дээрээ ингээд want хэлсэн талхаа тий. За ингэсэн.
Хурмын уур амьсгал хамгийн түрүүнд урилганаас эхлэх ёстой гэж бодсон. Цаасан урилга авсан ч мартдаг эсвэл шууд хаях тохиолдол илбэг байдаг. Тиймээс илүү утга учиртай өрмөц зүйлийг хийх хүссэн юм аа гэд Race TikTok-д оруулсан ярилцлагандаа хэлсэн байлээ. За хосууд урьсан зочддоо дөрвөлжин цагаан талх илгээж талхны хажуу талд нь хурмын логог ингээ хээ болгоон дарцсан. Тийм байна. Хоёр ирвэхэд тийм лого дарагдсан байна. За тэнгууд ил тод харж болохоор ийм гялгар утанд ингээ бооцсон. За урилгын дэлгэрэнгүй мэдээлэлээр одоо мэдээлэл болгож хурим болох өдөр, байршил, ямар хувцс өмсөх тухай заавар, за мөн вебсайтын баркод зэргийг савлгааны цаастай хэсэг дээр нь хэвлсэн байгаа. Баркодыг уншуулгууд. Яг байна. Бүх юм гараад ирэх юм байна шүү дээ. За сонирхолтой нь энэ талхан урилга нь уламжлалт цаасан урилгаас 2 дахин хямд өртөгтэй байсан гинэ. Одоо манай талах хэдтэй байгаа вэ? Яасан хэцүү юм асуудаг хөхтэй нэг 3500 та байгаа хаа. Тэгвэл нэр баг урилганаас хямдхан л юм байна. За бидэнд тусалсан компани энэ төрлийн урилгыг заалнаа. Алнаа гарч байгаа гэдэг байхгүй юу? Талхач мэдэхгүй. Юу хийж гэж. За анх удаага хийж байна гэсэн. Тэгээ хамгийн гайхалтай нь цаасан урилгын хагас үнээр хийсэн гэж байна. За үнэхээр анхны харцаар одоо талхах мөч байлаа гэд өнөөх урилга болгосон талхаа идэж байгаа бичлэгээ бас оруулсан байна лээ нөгөө хоёр чинь. За ямар гоё юм бэ? Залуу байсын хувьд өндөр настай зочид хоолоороо тоглолоо гэд энэ санааг нас хүлээн зөвшөөрөх болов гэж санаа зовж байсан ч бүгд баяртайгаар хүлээн авсан байлээ. За интернет хэрэглэгч гэсэн энэ өрмөц санааг сайшаа дэмжиж өөрсдийн хурмаа хийхээрээ хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байлээ. За сэтгэлдлүүд нь 200 ширхэг цаасан урилга хийхэд 7000 гаруй доллар болдсон штэ. Амар агаз. Хүмүүсийн ихэнх нь урилгыг хайдгаа. Харин талхтаа санаа үнэхээр хямд тусах юм байна. Мэргэн санаа байна гэсэн байна. Браво! Өстой гайхалтай шийдэл байна. Хурмын урилга нь шинэхэн талах байвал бэлэг сонгохдооч сэтгэл гаргах юм шиг санагдлаа. Хоолороо тоглосон биш, харин ч элбэг байхыг уриалсан сайхан хэрэг байна гэсэн байна. Нэрэ тиймтэй ингээд гоё урилга авсан хүн чинь те бэлгээ сонгохдоо ч гэсэн нэрнээс маш чухал хандна. Яг байна. За зоолон хамтраа лекч яриад өргөжлүүлээ. Улаанбаатаруудад 18 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтраа лекчаар гэр бүлийн гишүүн бүрдэх зураатаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За чи юуг нь ууж байгаа? С витамин л ууж байгаа. Би болохоор нэг юм эрэгтэй хүний төрөө булчирхаанд сайн гэдэг нэг витамин ууж байгаа. Тэгээд энэ Jameson гэдэг брэнд бол өөрөө 103 жилийн түүхтэй буюу 1922 онд Канада улсад үйлдвэрлэгдсэн эхэлсэн ийм брэнд байгаа юм л да. Тэгээд эдний ураа нь болохоор гэр бүлийн гишүүн бүрдэгдсэн байгаа нь яагаад гэвэл эднийх өндөр түнтэй омега 3 олон төрлийн витамин, пребиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, дээр нь үе мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхан бас эрэгтэй эмэгтэй хүний витаминууд тэ арьс хумсны витамин гэхэд бүх төрлийн ийм одоо витамин нэмэлт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Тэгэхээр гэр бүлийн бүх хүмүүс хэрэглэх болцоотой. За Jameson брэнд өөрөө бүтээгдэхүүнээ 50 улсад нийлүүлдэг нэг нь бол Монгол улс байгаа. Тэгээд 2020 оноос Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлээд одоо ингээд 5 дахь жилдээ хэрэглэгчтэй өргөж байгаа. За ер нь бол Монгол улсын эмийн бүртгэлд байна штэ. Ямар нэгэн эмийг бүртгүүлэхийн тулд ер нь дор хаяж бараг 2 жил гаруй хугацаа зарцуулдаг. Жишээлбэл одоо таны одоо над ууж байгаа эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн гэж штэ. Дөрөв бүжихаа. Наадхыг чинь ингээд оруулж ирэхэд бол ингээд шинжилүүлээ тэнцэнээсээ бас ингээд шингээний бичиг гингүүтээ одоо дахиад энд эм зүүшнэр болон одоо эм эмнэлгийн байгууллагын таниулахын тулд яг одоо нөгөө мэрэгжлийн тэр 20 жил яг одоо эрэгтэйчүүд урлагоор ажилласан эмчээр дахиад хичээл оруулна. За энэ бүтээгдэхүүнд ийм найрлагатай юм байна шүү. Тэгэхээр энэ яасан байх нь дөрөв булчирхаанд ингэж нөлөөлөх нь гэдгийг ингээ оруулна. За ингэж явж хагаад энэ Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлдэг байхгүй юу. Тэгэхээр Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлсэн байна гэдэг өөрөө маш том үзүүлэлт гэсэн нөө магадлал итгэмжлэгдсэн гэдэг шиг тийм үү. За ингэж яасан байх нь одоо 5 дахь жилдээ хэрэглэгчтэй өргөж байгаа юм шүү дээ. Энэ Jameson-ы бүтээгдэхүүнүүдийг ингээд харангууд дандаа юм нэг нөө буюу үгүй гэсэн юм ихтэй гэнэ л дээ. Жишээлбэл хиймэл өнгө оруулагч үгүй, хиймэл амт оруулагч үгүй, амтан дээр туршилт хийгээгүй, глютен үгүй гэдэг ч юм уу. Ийм олон үгүйтэй байдаг. Тэгээд энэ ер нь ийм нөгөө нэг хүний бие дотор ордог зүйл ийм олон үгүйтэй байх тусмаа илүү
өндөр үнэтэй гэдэг юм байна. За. Өндөр үнэлэгддэг юм байна. За тэгэхээр бүх хэмийн сангуудаар борлуулагдж байгаа. Хэрвээ та хүргэлтээр авах юм бол City Farm-ыг имэн гэдээ орчоорой. За мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийн албан ёсныхон нэмж төлөөлөгч нараас 1819-23 95-8 19-23 гэдэг утаснуудаас авах боломжтой. Jameson Vitamins Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрдгс урайтаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний хүрэх гэж байгаа мэдээ бол Австрал мэдээ бас л ингээд сэтгэл жоохон сэртийлгсэн. Австралийн шууган Австралийн эрдэмтэн Лорд Хоу гэдэг арлын эргэн тойрноор нутагладаг шувуудын гидс дотор бүхэлдээ пластик хог хаягдлаар дүүрсэн байгааг олж тогтоосон. За Тий. Энэ арал нь Австралийн зөв эрэгт оршдог галтуултай арал юм байна л да. 500 хүн амтай харин 44,000 гаруй Martin Bird буюу урт далавчтай далайн шувууд гэдэг ийм нэг энийг ингэдэг юм л да уг нэг салхиж шувуу. За ийм шувуутай ийм газар байгаа юм. энэ одоо тэгээд энэ шууны гид дотроос нь ийм их хог гараад байгаа Тий. юм. Ямар амар юм бэ? Мэдээж аслагдмал энэ арлын шувууд ягаад гидс дотор нь хог хаягдлаар дүүрчээд байгааг эрдэмтэд хүртэл гайхаж байгааг юм л дээ. Өмнө нь шувууны биеийн дотроос олдсон хамгийн их тоотой пластикны тоо 403 байсан гэж байгаа юм. За 403 ийм пластикны элдэ бусын жижиг сажиг юм идсэн байсан бол энэ удаад Австралийн энэ галтуултай арлаас олдсон шувуудын тоо гидсэн дотроос 778 ширхэг ийм пластик хог хаяглууд олджээ. ямар амар хэрэг Бүр вэ? олдохдоо бүр төрөөд 80хан хонож байгаа дэгдэхийн нэг гидснээс олдсон. Үүлхий дээ. За далайн шуудыг сүүлийн 18 жилийн турш судалж байгаа эрдэмтэн Jane Lowers ийм ховор амьтдын гидс дотор бүхэлдээ хувцар хог хаяглаа дүүрсэн байгааг харахад зүрх зүсгдэг шиг болдгоо. Амьд байхад нь л биеинд нь хүрэхэд бие нь пластик хогоор дүүрсэн мэдэгддэг. Яа амар хэрэг. Манай гариг дэлхий үнэхээр өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ далайн усанд хаягддаг пластик хог хаягдал дан ганц энэ арлын шувуудад сөргөөр нөлөөлөөгүй. Далайн усанд байдаг бусад амьтад ч хог хаягдлаар хорцоор байгаа гэдгийг амьтны эрхийг хамгаалагчид анхааруулсаар байгаа шүү гэж ингэж хэлсэн. За энэ хаанаас эдгээр ингэж олоод байгааг бол энэ өөрөө ийм шуу байхгүй юу? Далайн усан дээр мэдээж бууж чадахгүй. Гэхдээ далайнхаас ингэж юм шүүрч иддэг. юм шүүрж иддэг. Далайн мандал дээр гарч ирсэн загсыг шүүрж иддэг нөхдүүд байхгүй. Тэнгүүт дөнгөжтэй ингээд өндөр аваад ингээд тэнд нэг загас байх шиг одонгууд нь очоо шүүрэл аваад өнгөчдөг. Тэнгүүд нөгөө хог пластик байдаг. байдаг. Хог хаягдвасаа. Далайн хог хаягдл байгаад байдаг. За ингээд энэ нөхөртэй ингээд дотроо түгжрэл болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөөд чинь ингээд түгжрэл болж байгаа амтын юм чи мэдгүй. Дээрээс нь нэм залгисаар хагаад 778 ширхэг юм ингээд залгицсан байгаа. Хараа одоо нөгөө гидсэн дотроос нь гаргаж ирсэн бүх юмнуудыг ингээд харуулж штэ. Пүү ямар амар хэрэг вэ энэ ч тоо. За ийм байгаад байгаа маа. Бид нар одоо жишээлбэл ингээд нөө далаа тэнгис байхгүйгээд тэр нь ч одоо дүүржээ. Тэрийг одоо хэдүүлээ мартъя те. Тэгтэл энд одоо бид нар одоо нэг хээр талд явж байгаа зээр гөрөөс би бол нөө Сүхбаатарын хүн штэ. Манай тэр өнгөр чинь бол зээр зөндөө. Дээр үед одоо хороо хашаа хийх гээд хайцсан байдаг байсан юм уу? Нэр ингээсээ тэр танк манк нэрээд тэр дайманд оролцохгүй тэрнгээр явахтаа хайцсан байд юм уу? Ийм усанд манайхан жинт гэж нэрлэдэг ийм төмөр утаснууд зөндөө байдаг байсан байхгүй. Төмөр утсанд оролцолт. Зэр төмөр утсанд очиод оролцолтчдаг. Гарнаач нэг байхгүй. Тэгээд нөө өөрөө зэрлэг амтан чинь зүтгэсээр хагаад хөлөө дасгартал зүтгэн. Тэгээ ингээд чивчрээд нөгөөд нь цус мус нүгүүхээ бодоод үгдгүү яадгүй. Үгчтгэлтэй. Тэгэхээр бид нар ер нь байгальтайгаа тийм энэ дэлхийн ертөнцид зөвхөн ингээд хүмүүс бид нар зориулагдаагүй. Бид нар харилцсан энэ нөө нэг байгаль орчинтойгоо бүх амьтдтайгаа цуг амьдрахгүй бол бүтэхгүй гэдгийг ойлгоод одооноос нэг юм нэг ядаж хувцрын хаягдлал болчихмоор байгаа байхгүй. Би тэгтээ юу яасан штэ. Би хизээ хилээ нэг ийм зочны цагаар нэг айгүй хөөхөн хүүтэй ярилцсан. За одоо залуу юм да одоо хүү гэх цаашаа. Тэгтээ
аав нөгөө нэг гарын 5 3 багийн аяллаа группт явж исэн. Тэгээд ингээд яг ер нь бол өөрөө чон судлаар юм одоо яг ингээд биологийн мэрэгчлэн байхгүй юу. За тэгээд тэр залуу одоо бид нар чинь ингээд нэг уулуурхан компани гээл тэгэхээр эдгээр ингээд нэг юм баахан юм ухаж хайчингуудаа дараа нэг ингээд нэг хитэн нөхөн сэргээлт гэдэг нэг согоор хийдүүр цацчаад ингээд оршдог гэсэн чинь гүү томоохон компаниуд чинь яадаг вэ гэсэн чинь бүр ингээд бүхэл бүтэн ингээд хилтэс алба нээгээд тэгээд яг энэ мэрэгжилтнүүд чинь бүр одоо энэ олон нүүдлийн шувууд тэр тог татсан амар өндөр хүчтлийн утсанд нь тог зохиулаад хяраад байдаг учраас тэднийг чинь урьдсан сэргийлж ажил хийдэг юм байна. Тэр хавийнхаа одоо амьтдаг тийм ээ одоо үргээж мөргээхгүй байх одоо шимт хичээлтэй газар мазрын одоо байлгахын тулд яах вэ гэдэг дээр судалгаа хийдэг юм байна. Бүр том төслүүд хэрэгждэг юм байна. Хэмжээнд ажилладаг. Яг үнэ том төслүүд хэрэгждэг юм байна. Тэгээд тэр талаар би сонсоод вау гэж ботсон штэ. Би энэ Төв аймгийн Баян сумын Төмөр замын урталт гараад Төв аймгийн Баян сумд очиж нэг охинтойгоо 3 хоног амарсан. Тэгсэн чинь тэр авийнхан бол бас гоё л ажилласан байсан. Тэрнгээр ч нөө өндөр хүчтэл явдаг. Өндөр хүчтлийн шон дээр суугаад нөгөө нэг юу гэдгийг шонхрууд ялангуяа сар шувуу. Сар шувуу гэх мэт ийм нөгөө нэг хулганаар хоолдог буюу бэлчээрийн хордон энэ мэрэгчдийг устгадаг шувуунууд чинь их хөвгдөг учраас тэнд бол ингээд маш олон газар ийм нөгөө нэг суух шон босгоод өгсөн байт юм дээ. Наадах чинь харин тэр их гоё ажил юм байлээ шүү дээ. Яг үнэ. За би мэдээгээ ярих уу? За энэ нөгөө нэг миний өчигдрийн хадгалсан мэдээ шүү дээ. Кино шиг мэдээ манайхаа. Ороод ир заяа. Одоо ястаа яг кино. За Тайланд шуган үрэх гэж шүү заяа. Кино шиг юм шиг ийм амар хэрэг шүү. 33 настай ер нь кино яг энэ нөгөө нэг амар мафта кино шүү заяа. 33 настай Тайландын DJ Варафон Хунсри Жатуронг гэдэг залуу. Аюу дажгүй залуу байгаа. За 5 сарын тийм байна. Аюу дажгүй залуу байгаа. 5 сарын дундуур одоо өдөргийн талга болцсон. За Тэйтэй гэдэг урлагийн нэрээрээ явдаг энэ залуу ажилдаг пабасаа гарч явж байгаад хулгайлагдсан байж болцсошгүй гэдэг мэдээлэл бол цацагдчихсэн юм байна. Тэгсэн чинь 5 дугаар сарын 14-нд алга болсон залуугийн цогцыг 5 дугаар сарын 18-ны өдөр алслагдмал ойгоос гар нь ингээ ардаа хүлээтэй заяа. За тэгээд толгоон тус газраа яг ингээд чамархааруугаа ингээд буудуулж насарсан буюу гэмтэргийн ертөнцийнхний цаазын ял гүйцэтгэдэг стилээр амиа алдсан байхад нь олсон. За энэ яг бодит явдал ярьж байгаа шүү. Гол нь 33 настай энэ залуу маань өөрөө Тайланддаа нилээд алдартай юм мафийн гишүүний найз бүсгүүтэй учир ургуулад ойр тойрных нь ингээд хилээлээс чи болоожээ наадах чин дэр мафийн гишүүний найз охинштэй гэд хилээд ахт нь л өргөжлүүлээ харьцаад байсан юм байна л да. За өөрөө найз бүсгүүтэй бас эн чин. Тэгээд нэмээд мафийн том гишүүний найз өсгүүтэй жил гаруй учир ургуулсан залуу амиа алдсан хэрэг Тайландд бол одоо нилээд том шууган болж байна. За залууг нам гих бүсгүүн гэрлөө явж байхад нь замаас нь хулгайлж байгаа нь хяналтын камерын бичлэг дээр бол бичигдээд үлдсэн. Нам гэдэг нь бол одоо мафийн толгойдогчийн найз охин байлгүй. Гэтэ хамгийн амар нь заяа. Одоогоор хулгайлахад ашигласан машиныг ингээд цагдаа нар камер шүүж байгаад олчж байгаа штэ. Олсон чинь тэр машиныг бүхэлд нь өвч бүрэн юучгүй ингээ угаацсан. Ямар ч хурууны хэмээ байхгүй. Чин жугаалганд оруулсан. Яг олсон. За залуу амиа алдгаас өмнө нүүр нүдгүү зодуулаад их л юм үзэж зовж өгсөн байсан тухай Тайландын хэвлэлүүд бол одоо зүгээр битүү бичиж байна. За сэтгэлдлүүд нь кино шиг юм бэ? Мафийнхны хүүхний битгий оролдож бай гэдгийг киноноос сурдггүй мүү гинэ. Тэнэгэл залуу байна да. Өөрийгөө зүгээр л аваад явна. Бөөр бүксний асуудлаас олж өгөх бол хамгийн тэнэг үхэл шүү гинэ. Сэтгэлийг хорж болох штэ. Салж болох байсан бол салхал байсан байлгүй дээ. Одоо нөгөө хүүхэн нь харин алуулчихгүй байгаа гинэ. Би бас яг тэгэж бодож байна. DJ хийдэг залуу байж шүү дээ. DJ хийдэг залуу байж их хөргөн тийм даруухан сурах чалмагтай хүү байгаад тэгээ айгуу дайжгүй залуу байгаа зү тий. Мэдээж тийм байна. Тийм. Яг кинош байгаас яг бидний үздэг кино байгаас тий ерөөсөө. Тайландууд ч уг нэг юм нэг жоохон бордоо арьстай шүү дээ. Энэ чинь цав цагаан. Цав цагаан айгуу дайжгүй залуу байна. Харин тий. Йоо ер нь бол гэхдээ мапод нухц нь бол асар тодорхой. Тодорхой. Яг ингээд за барин 50 за ингээд та нар ингээд нухччүүдийг баримт нотлох. Ямар ч нотлох байхгүй. Юу ч үлдээгүй. Үгүй маавийн биш зүгээр л нэг хүн гарыг хүлээд байм. Ойд ойчоод чамархаа тус газар нь буудаад алчвал гэжтэй энэ ч одоо ямар тий? Яаж ч бодсон.
зүгээр ч нэг алааг багтай. Чи яа нэг нэ гэж. Амар зодуулсан. Ахаа баяа маяа би агад ихгүй мэхгүй гэснийхэн дараа бодсон баг. Харин тийм. Тэгээ зодуулаад ингээд тамлуулна ихлээр амар байгаа. Харин одоо тэгээ тэр нөгөө мө хүүхний нь бас одоо яах бол чи юм уу яасыг тэр дижи залуутай явд. Энийг хараг айгүй л хажууд нь байлгаж ирсэн баха. Тийм бах тий. Будахтай. Харин тийм. Тэгэл нөгөөдг нь үгүй ээ тэр гээд орилол. Йой. За. Одоо яг жинхнээс кино болчихлоо. Харин тийм ээ. Өстэй амар. За та нэг мэдээгээ хадгалах уу? За тэгээд та тий. За эртгэн одоо квизтэй явта та нар минь. Амжилт ажаа амжилт. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 22-ны пүрэв гарагийн 400-ийн шугаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн үрэйтайгаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсэн үрэйтайгаар Jameson брэнд за мөн эрүүл амьдралын амтыг мэдэр Юнамуны сүн хүчлийн ундаа хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За өргөлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг уйлаа авч сонсны дараа 2-2-ын 5 нэвтрүүлэг хашигнахын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3